За яагаад сангийн яам эдийн засгийн яамнаас асуугаад байгаа вэ гэвэл гадрын төсний үйлдвэрийн технологи стандарт бий асуугаагүй шүү дээ. Энэ гэрээг 1.7 тэрбум долларын гэрээг сангийн яам үзгэлсэн. Тэгээд хариуцж байгаа алтан цэцэг захирал нь 4-р сарын 1-нд төрийн ордонд маш олон хэвлэлийн өмнө 480 сая доллар орж ирсэн, хаашаа орсон мэдэхгүй гэсэн. Тэгвэл та нар энэ засгийн газрын харьяа байгууллагаас асуугаач, энэ дээр хариулт өгөөч. Монголын ард түмний нефтийн үйлдвэртэй болно гэдэг мөрөөдөл дээр нь тоглож, бийцэндээ нефтийн үйлдвэртэй болохын төлөө яриад байгаа шүү дээ. Эсэргүүцээгүй. Мөрөөдөл дээр нь тоглож 1.7 тэрбум долларыг Монголын ард түмэнд дараад нь хүүтэй төлнө шүү дээ. Тэгэхээр энэ мөнгө хайцсан бэ гэдгийг л асууж байгаа, хариулт нь байхгүй. Төрийн албаны хоёр хүн хоёр өөр ярьж шүү дээ. Нэг нь 480 сая доллар ороод ирсэн гэд хэвлэл мэдээлэлээр 4-р сарын 1-нд ярьсан. Нөгөөх нь орж ирээгүй, тэр хүн худлаа ярьж байгаамаа гэж байгаа. За дамжин дэвсаад хариулъя. За Ганбаатар гишүүний асуулт хариулъя. Энэ Ганбаатар гишүүнээ би таны асууж байгаа асуултыг сангийн яам болон Эрдэнэс Монгол компаниудаас тодруулаад албан бичгээр хариулъя. Үнэн манай яам болвол цэвэр технологи гүйцэтгэл дээр нь л анхаарал хандуулад ажилдаг. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр бол бид гүйцэтгэлийн хэмжилтийн хийгээ явуулдаг. Нэг. Хоёрдугаар асуудал бол энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт гүйцэтгэл хоёрын харьцааг харуул. Гүйцэтгэл нь 2 дахин урд яваа. Санхүүжилтийг бид нар хоцорч өгдөг. Өгч чаддаггүй. Бариад ингэ яваад байгаа. Одоо надад байгаа хувь хэмжээгээр харуулсан мэдээлэл нь тийм байдаг юм аа. Тэгээд би сангийн яамд уламжлаад танд тодорхой мэдээлэл өгүүлье.